Өнөөдрийн хичээлээр бид IELTS speaking part 2 хэсэгт 2 минутын яриагаа хэрхэн дүнтэй бүтцлэх талаар суралцсан. Энэ нь таныг өндөр оноо авахд чухал ач холбогдолтой. Эхлээд part 2-ын даалгаврын талаар ойлголцъя. Та task card. Тийм дагуу 1 минут бэлдэж 1-2 минут тасралтгүй ярь. Жишээлбэл Describe a time when you received a gift that you really liked гэх мэт сэдэв ирж болно. Яриагаа бүтцлэхэд PEL аргыг хэрэглэнэ. PEL point буюу гол санаа, explanation буюу тайлбар, example буюу link буюу холбоос гэсэн үгнүүдийн товчлол юм. Яриагаа хүчтэй эхлэх нь чухал. I'd like to talk about a memorable gift I received. Гэх мэтээр эхэлж юуны тухай ярих гэж байгаагаа тодорхой хэлээрэй. Яриагаа логиктэй, уялдаа холбоотой болгоход холбоос үгс чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл firstly, furthermore, consequently, in conclusion гэх мэт үгсийг ашиглаж болно. Одоо бид дасгал хийцгээе. Describe a person you admire гэсэн сэдвээр 1 минут бэлдэж 2 минут ярих дасгал хийгээрэй. Түгээмэл гаргадаг алдаануудыг хэрхэн засахаа харцгаая. Санаагаа зөвхөн товчхон хэлээд зогсохгүй, тайлбарлаж жишээгээр баяжуулаарай. Энэ нь таныг илүү дэлгэрэнгүй ярихад туслана. Баяртай.